Чоблсон хотод гарсан хуу амны хэрэг буюу нүцгэн бүсгүйн цогц. 1993 оны 12 дугаар сарын 31 хамаг амтан шинэ оноо тэмдэглэн баярлаж цэнгэж байхад хуу амны төгшүүрт дуудлага ирэв. Дуудлаганд Чоблсон хотын хойд захад Үлзийт гэдэг газрын зүүн доор дайны үеийн газар гэрт нүцгэн үний цогц ангижээ. Аймгийн цагдаагийнхан шуурхаа хөдлөв. Нэмэлт ачаал хамгаалалт ажлын хэсэг үзлэг шалгалт хийгдэв. Тэр даруй эрүүгийн ахлах төлөөлөгч хошооч хөдөрч чулуун ахлагчтай ажлын хэсэг мөнөөх хүү амны хэргийг илрүүлэхээр болжээ. Цагдаагийн машиныг гэрэл тавьж хэргийн газар үзлэг шалгалтч зохиосоор явагдав. Эзгүй хээр байгаа нүцгэн цогц залуухан эрэгтэй хүн их байжээ. Хувц хонорыг нь нуусан байдлаас үзэхэд бусдад хорлогдсон тодорхой. Нохой тавихад урагш эргэж гэр орооллын зүгт оромжхон яваад хэвтчихв. Хүний ол мөрийг цас сэмхэн учсан учраас ялтай байлаа. Талигаачийн цогцыг эвтэйхэн засаж тавьсныг бодоход хаа нэгтээс зөөвөрлөж авчирсан нь илэрхий. Харин булчилт аллахыг хичээгээгүй нь санд минь орхио зүгтаасан бололтой. Түүнийг хаанхын хэний хэн болохыг тогтоох, гэмт хэрэгтнийг илрүүлэх ажлыг цогцыг танихаас эхэлдэг. Эндээс хэргийн учирны сэжүүр гарах ёстой. Хэргийн газрыг хамгаалтанд авч хоноод өглөө дахин наривчилсан үслэг явуулсан боловч сэжигтэй зүйл олдсонгүй. Чоблсон хотын телевизийн нэвтрүүлгээр он давхцахтай зэрэгцэн эзэнгүй цогцын талаар мэдээлв. Тэр даруй чимээ алга байгаа нь гэмт хэрэг нууцлагдсан эсвэл хойулцсныг ирч болж мэднэ. Удалгүй олонний мэдээлэл таамаглал гэрчүүдэрв. Маргааш нь цогц танигдлаа. Хошууч хөдөрч чулуун хэргийн үзүүр арайхийн атгаж авчээ. Аливаа хэргийн учир тайлагдахад цаг хугацаа шаардлагатай нь мэдээж боловч мөрдөн байцаагчийн ур чадвар голлно. Гэхдээ цаг хугацаа дайчин шуурхай ажиллахыг шаардж байлаа. Үзлэг шалгалт зохиосоор сайн явагдсны үр дүнд шарил танигдж, хувц сонор нь олдсон ч хэргийн эсний талаар мэдээлэл хомс байлаа. Талигаач тархиндаа хүнд гэмтэл авснаас амь насаа алдсан тухай шинжилгээний хариу гарав. Талигаачийн ар гэрийнхэн гихтэл төрсөн эгч хүргэн ах хоёроос өөр хүн Дорнод аймгийн Чоблсонд байсангүй. Тэд талигаач дүүгээ ихээхэн мөнгөтэй Улаанбаатар хот руу явсан гэхээс өөр томтой мэдээлэл өгсөнгүй. Гэхдээ тэд харамсаж нэг их цочирдохгүй байгааг хашир эрүүгийн төлөөлөгч анзаарчээ. Ингээд хит хитэн асуултаар тэднийг тандсан байна. Телевизээр зарлаад байхад та дүүгийнхээ цогцыг танаагүй юу? Ийм болно гэж хэн санах вүлээ дээ. Дүү чин та нартай хамт амьдарч байсан юм биш үү? Уул нь тийм байхаасаа байхгүй нэг хүнтэй бас их зожиг зантай хүн байсан юм. Та дүүгээ хүнд алагддав гэж бодож байна. Мэдэхгүй. Дүү маань мөнгөтэй Улаанбаатар явна гэсэн гих зэргээр талигаачийн эгч тоомжиргүй мэдүүлжээ. Иймэрхүү яриа өрнөлөө. Талигаачид төрсөн эгч нь тийм ч сайн биш болохыг эрүүгийн ажилтан гадарлаж гэр бүлийн хүрээнд нарийн судалгаа хийх нь чухал гэдгийг улам бүр ойлгов. Олдсон мэдээллээс үзэхэд талигаач равдан гэгч арх ууж согтуурдаг, хаяа агсам согтуу давж гэр орныхондоо дарамт үзүүлдэг. Эцэг их ах эгчийн сургамж зөвлөгөөг хүлээж авдаггүй нэгэн гэсэн таагүй мэдээ олджээ. Хошууч хөдөрч чулуунч алуурчин этгээд гэр бүл ах дүүс найз нөхөд донд байгааг зөн совингороо гадарлаж хинбэ гэдгийг даруй болохоор хөдлөв. Хэрэг гарахын өмнөхөн талигаачийн дүү бас хүнд хорлогдоод оршуулгын ажил нь дуусаад удааг байсан таагүй үед энэ жигшүүрт хэрэг гарсан нь хинч сэрд хийх явдал. Талигаач дүүдээ ихээхэн харамсаж явсан соргоолдов. Нэгэн гэр бүлийнхэн нэгнээ оршуулчаад тэр дор нь бас нэгээгээ хөнөөх үндэс баймааргүй. Гэхдээ хэрэг бол хэрэг. Эрүүгийн ажиллагааны явцад улам гүнзгийрүүлсэн асуудал гарч ирлээ. Шарлыг олох, таних, оршуулах ажилд эгч нөхөр хоёр нь оролцжээ. Аав ээж ах дүүс нь энэ үед Чоблсон хотод байсангүй. Монголын хааж байсан төрсөн хүүгээ бусдын гарт амнасаа алдахад тэд ирмээрсэн. Энэ бүхэн анхаарал татжээ. Тэд даш балбар сум руу явсан сорог байлаа. Хошууч тийшээ даруй очихоор шуурхай хэсэг замд гарчээ. Өвлийн цастай жавартай замаар 200 шахам км явж шөнө очиход талигаачийн аав ээж хоёлаа байлаа. Тэднийг ямар хэрэгээр явааг нэг их гайхгүй ингэж ирэх ёстой юм шиг царай харуулж хүйтэн хөндөй угтав. Хоёр хөгшин үе учиртайхан харт солилцох нь нэг хилээд байх шиг. Танай дунд хүүг сургалж авна. Одоо хаана байна гэж хөдөрч чулуун төлөөлөгч асуув. Өвгөн бодол хийлснэ. Улаанбаатар явсан гэж хэлв. Гэвч хүүн Улаанбаатар хот яваагүйг тэд мэдж байлаа. Ингээд хошууч хөдөрч чулуун талигаачийн аавыг авч явхаа хууль ёсоор мэдэгдэв. Өвгөн гайхсангүй, эмгэнч сандарсангүй.
Бодвол ингэх ёстой гэж зөвшөөрч байгаа ч. Тэр шөндөөдөд аймгийн төв рүү буцав. Өглөө үүр цааж байхад цагдаагийн эсгтэр өвгнийг байцаав. 2 хүүгээ алдсан тэр хүн сэтгэлийн хаттай нэгэн аж. Хүслэг шалгалтаар олдсон баримт материал мэдээлэл тулгуурлан наривчлан шалгахад бүрлээчийн ажлын дараа талигач урдын адал арх ууж жижигээр танхаарахад эцэг нь бохимдохдоо цохиод унахчихжээ. Энэ бол санамсаргүй тохиолдол гэж өвгөн тайлбарлав. Энэ үед хүүн сэхэлгүй нилээд удсан тул хүргэн ахтай нь хамтраад бүр гүцээж орхисон. Тэгээд бузар гэмт гэргээ нуухын тулд шарлыг хөдөө эзгүүгэд газар хаяж хувц сунрыг нь нуугаад өөрсдөө хэргийн газраас оргон зайлсан тэр байлаа. Энэ бүгдийг өвгөн зохион байгуулан үйлдэжээ. Хэдийгээр архи дар сууж хаяахан жижигээр танхаарч гэр эцэг ихэд арамталтайг тэр залуу хожим нь төрсөн эцэгтэй алуулна гэдгээ санаагүй л автаа. Халуун гал голомтоо залгуулах нэг хүүгээ бусдын гарт алуулчаад оршуулад 3 оноогүй байхад бас нэг хүүгээ өөрөө хүргэнтэйгээ хамжиж хөнөөсөн хэдий ч төрийн хууль түмний хараанаас зайлж чадсангүй. Ариун амьдан чанар алдаж ёс жудаггүй болсон гэрүүл энэ мэт цөөнгүй байдаг ажээ. Үүний дараахан хошооч хөдөрч улан бас нэгэн гэр бүл донд болсон онц ноцтой гэмт хэргийг мөрдөжээ. Нэгэн ихээс зулаагаа дарж өссөн ахан дүүс гэдэг юутай азтай хүмүүс байдаггүй лээ. Ахын ачлал дүүгийн нэрэл шиг халуун дотн зүйл орчлон хорвоод ховорхон. Тиймээс ахтай хүн алдахгүй, дүүтэй хүн энтэхгүй гэдэг. Ахан дүүсийн ариун ёсыг умартсан жигшүүрт хэрэг Чойблсон хотыг сэртхийлгэв. 5 давхар байшингийн гадаах нүцгэн зогц хамгийн түрүүнд нүдэн тосчээ. Цасан шуургатай харанхуй шин хүмүүс хэдийн мэдчихэд хэн болохыг нь таньж ядна. Орой гэртээ ирсэн тангил бүсгүй хэнийг нь далуулчихсан гадаа гудамжинд нүцгэн эвтэж байна гэдэг нь хүн итгэмээргүй санагдана. Тэр дор нь цогцыг таньж бөөн шууган болов. Харин цасан шуурга хамаг болморыг сэмхэн балжээ. Ажлын хэсгийн цагдаа нар талигачийн гэрт ирэв. Хошууч хөдөрч улун. Танай цонхоор хүн унааг үзэхэд тэгжүү. Тийм баха охин минь алга гэж эмгэн хүүтэн хөндий хариулав. Нөгөө өрөөнд ажиггүй унтж байсан залуу сэрэж хүн цонхоор усныг мэдсэн үү гэв. Нойромгоор тэр мэдэхгүйгээд царайгаа өрчөөлгөв. Унтж байсан жаал хүүг сэрэж танаад юу болов гэж асуужээ. Тэр хүү шөнө нэг хачин чимээ сонссон ч хаана юу болсныг сайн ухаарч ойлгоогүй гэлээ. Хөдөрч улун. За эмээ минь та хувцсан өмс бидэнтэй хамт явна гэв. Эмгэн гайхсан царай харуулхад тэсэлгүй. Танай охин чинь цонхоор унаж өгсөн байна. Хэн чин цонхоо хаасан бэ? Хилээд орхих гэжээ. Эмгэн. Би онгорхой харна хаасан гэж хариулав. Тэр дорн их хүү хоёрыг цагдаагийн газар авчирч байцаалаа. Хойволдогч хоёр мэдэхгүй гэж гүрээсээр. Гэвч тэр хоёрыг суллаж явуулжээ. Бүрлээчийг оршуулах ажлын явцад талигачийн ах болдоо байнга аригтаж агсам тавьдаг болсон гин. Ажлын эсгийнхний сэжиглэл таамаглал лавшрав. Нэг өдөр цагдаагийн газрын жижигөр утас хангинав. Нөгөө хохирогчийн байрнаас болдоо танхаарч байна хүү алхна гэж дуудлага өгчээ. Болдоо гихч боловсралгүй мэрэгжилгүй танхаа нэгэн байв. Цагдаа нарыг очиход ихэн бид учраа ололцсон манай хүү амарч байна. Та нар явсгай гэж говь. Гэвч цагдаа нар агсам тавьсан болдоог баривчилж цагдаагийн эсгтээр авчирчээ. Баривчлагдсан болдоо. Мусаа алуурчид та нар яхаараа гэмгүй үнийг баривчилдаг юм бэ гэж загнан ширээ шаав. Хөдөрч улун. Алуурчин чи шүү дээ. Чи дүүгээ алсан. Тэгээд баривчилж байна гэж байцаахад болдоогийн царай хачин хуурж байгааг хошууч анзаарсан байна. Ингээд мөрдөнд 2 сар хоригдсон болдоо хэрэгэ хүлээж ийм мэдүүлжээ. Гэртээ унтж байсан болдоо шүн дунд сэвхийдэл сэржээ. Гэрт ямар ч анир чимээгүй ээж дүүнар нь гүн ойронд умбана. Тэрбээр босч галтгоо руу орох үед зэрэгэлтэй хөрөөний хаалга онгорхой төрсөн дүүн халуудсан бололтой нүцгэн зээжээ ил гарган тайван нойрсох нь тунч тачаангу харагджээ. Тэвчээр алдсан болдоо гэрлээ унтран хаалга gaаж дүү бүсгүүрөөгөө секстэй арил төрнүүлв. Ахыгаа тачаадан дайрахад дүүн гашгарах гэж чадсангүй. Амыг нь таглан ноцолдоход ор нурхаас өөр чимээ гарсангүй. Дүүгийнхээ амыг даран хүчирхийлэх явцад тэрбээр аль хэдийн амьсгаланд богдон хорвоог орхисон байлаа. Болдоо жигшүүрт хэрэгээ нуухын тулд дүүгийнхээ хурж амжаагүй цогцсыг 5 давхрын цонхоор шидэжээ. Дараа нь тэр байрнаасаа гарч дүүгийнхээ цогцсыг зэрэгэлдэх байрны гадна аажиж хайснаа хүлээн зөвшөөрчээ. Дүүгээ хүчирхийлэхийг завдаж
амь насыг нь онц ноцтой бүрлэгсэн болдоод шат шатны шүүх цаазын ял оноожээ.